이제 안마라면도 없어든. 아이도 혼도는 많이 남트레긴 내고 호기지 통과하시기 그노데. 자, 여러분 많이 한 남트는 어떻게 타고는. 나 이제 자, 후르니 오데. 자, ангуудаагүй байхад ний сул ардууд гимхтгэх явдлаар амбгаа ирвэ. Ер нь төвийн хүрээнийхэн бүлсэж нийцэхгүй байгаагаа зүгбүрлүүл ноёд сайдын томиллож ин. Тэгээд татаартай болоод алтан ус арайж болоогүй байна. Зөрчид угсааны ноёдуудтай хэлэлцээр хийхээр хэл ус сайн байдаг төв хүрээний эртэн тумбунаа хүндэт тэргөөний авгадуу амбгаа гэрт минэрэв. Тэгээд хээрийн хүн та аль оттог аймагт хамаарна вэ гэхэд жадрааны ирэг дээр хил дээр байгаа би жадран таанд гэв. Бүрий болчуурээтэй та ямар учиртай гэхээр охин дүүгэн зодоодон цөлөгдчихсөн. Арайч засаглуулаагүй гэдгээл хэлв. За тэгвэл ноёнтойгоо уулзраа олоорой 10 бүлтэйгээ нийцээрэй гэд ухуулга явхан тэр. Очихгүй. Игч дүүгэн зодчихсон юм чинь гэдэл. Эхнэрэ болгож чадаагүй ийм авиртай тийм явдалтай томбунаан зэрэгтэд байж байгаад гингисч болоогүй юм. Ийм хаанага нүрэ хийчихсэн би хаашааж очих билээ дээ гэв. Энтэй гүжүү занг минь амбахаа дийлээгүй. Намайг бараг 5 гараг синхруулахыг оролцсон доо. Эхнэр хүнийг аргадахгүй бол салчиж болно гин. Улс төртөө нөөлөхтэйгөө болоодон хэрв хитий гүжүүл байх юм бол мангууд болчиж болно гин. Дураар байвал мангууд нь байтугай мангуудын ноёдыг сайн л гин. Илдэт баатартай элдэн хөлт баатартан тавуулжин ноёнтой танилцаадан энэ жил ахстайгаа нийцээ ухааны юм ярьж байна. Хиннийч дэргэд очихгүй хэл гэв. За та тэгвэл энд өртөө болоод хоо гэв. Тэгвэл би эндээсээ явахгүй юм чинь болно гэв. За тэгвэл энд нь хөлийн нэг өртөөний эзэн болоод хэлсэндээ байх юм бол төрөөс авилга илгээж байна шүү гэж. Тинхээр нь тэгээ тэг гэв. Ингээд ламбхайтан хабуулынхаа тушаалаар нь татаартай эвцэлдэж цаашаагаан хилцэл дүүргээдэл эргээдэл манда ирлээ шүү. Тэгээд нь дагуулж яваад хаддамтай учруулахаар болов доо. Манига. Бие зарсан хүний буцаагаад арилжаад авчрав болоод л хоол цай болоод л гэргийчиг одоо чи зовж амьдралаа. Амьдраад хэрэггүй. Би твчи чи бас засраал гэж байна. Гэргий юм. Засахыг хүсэхгүй байна гэв. Юуны очров дээ ханчин болж дийлсэнгүй юу. Ухаам нь хүрсэнгүй юу гэд нилээд чи ялтамлав. Үгүй. Би эрд мондуулсан учраас ир хүсээд байна шүү. Ай гэж хэлв.
Тиймээс нэмэгтэй хүмүүний таашаал нь алгаал гэв. Тэгээд энтэй засаг зөрчилдөж шин төрдөө төвгө болоод яах вэ гэд хуудуутай л үгэлдээ. Тэр л эмийн сэтгэлийг засах гэж жигших үгийг нь хэлж байгаа нь тэр. Үнэндээ надад төмөнтэн амьдраад зөгцөөд нь дэвших сэтгэл байгаагүй дээ хуудуулж байгаа нь тэр. Хуудуулж гэдэг нь хуутал хэлж байгаа юм аа. За тийгүүл таныг дураар нь болгоё гэд. Угаасаа ир мунддаг гэдэг нэр минь энтэй олон эрсийн зэвүүг хүргэж байгаагаас хойш өртөөний эзэн болгоол гэв. Жигшлээ гэд гацтай байхыг эрхмэлж ийсэн учгаас тэр түш шиг аятай. Одоо тэр нь харин алга босуу. Жигшлэн илэрхийлвч засгаан засаглаж чадахгүй. Манай үед чинь харин авууштай тэр байлаа да. Жигшлэн илэрхийлвэл засгаан засаглаж чадна. Ухахан уу сүлмэн. За тийгээд татарыг л мондож амьдргэндэ намайг түмэн Монголдо битээр ир ноолоод байгаарай гэв. Ингээд л татарын хил эв найрамдлын хилийн бүсдээр ирчирч орж ирэх довтлон дайдахын замын унтны усны эзэн болж л өртөөлөхөр л болсон доо. За жингээд л 9 хар хүүрийг наваад л 9 өрхтөөгөр арвтлаад л гарлаа да. Угаасаа тэд нар нь амиараа засаглуулах уу эсвэл амьсгалаараа захчин болох уу гэдэг шийтгэлтэй байсан юм. Сайн дураараа би өөрийгөө засаглаад байгаа аяйтай. Өрх гэрээр хулгай хийсэн өнчин нэг хүү Өлчрэг гинэ нэрийг нь. Уг хилэн дийлддэггүй хэрүүлчээр алдартай нэг хүүхэн гэргийг нь болгоод л аваад яв гэв. Адуу малн сайнч айлын адуу хусдаг бэлчэр гэдэг нэртэй бас нэг хүү. Энэ хоёр угсаагаараа ярих юм бол ах トゥ аяйтай. Авгал аяйтай юм. Өлчр бэлчэр гэдэг хоёрыг баруун зүүн гартаал авгиндэ. Тэгээд энэ хоёр ах トゥ утэй хамаатай нөхөрсөж явдаг хитэн дүрсгүй нөхдүүдийг дэрэгдэн аваад айллаад амьдраад хал гэв. Жаал гэлээд. Тэгээд л аваад л хадагдсан газараа ирлээд. Ёо гэртээ ирэх шиг гэж саа. Ихтэй төрөөс нь өртөө байгуулахад төвггүйгээр өрх гэр өртөөний жижиг сажиг хөрөнгийн юмбуу өгдөг учраас түүгээр нь бор гэртэн жаахан адуу малтай болоод л амьдран суудаг болов. Би чинь уулна нөгөө хитэн дүрсгүй нөхдүүдийг гэрлөө нь явуулахгүй хэрнээ эндэн төвхнөөд амьдруудыг ихээр айхтар шумуулан ч бас хэцүү дээ. Ихтэн шумуултайгаа нөхцөөд амьдраа сурчсан хойно тэрнийг давах гэж 2 жил бид нар авахгүй бойжуулах гэж алдахыг хийгээд авалхыг хийгээд арай ачуу нутаг усндан эзэн болоод л сууваа. За тэгтэр манай зуутын тэргүүн дайнд гарнаа цэрэглээ л гэв. Ямар дайн уу гэхэд агаадуу төр тулцаа мандуулнаа. Төмөр нүүртэйгээ улсаа бадраагаад суух юм гин.
Энд Китааны ноёдуудыг дөрвүүлэх үйл хийнэ л гэж байна шүү. Яаж агаад хэлэлцсэн бүү мэд. Тэнд нь цэрэглэж Китаан ноёдуудыг алтан улсаас аварч ам золбуулсныхан аштад сангийн зохих зөвшөөрөлтөй боддож сэргэж байгаа улстай жаал ном сурах бичиг ялангуяа цэрэг дайны бичээс олж авах л зорилготой юм гин. Алтаар бол би дутахгүй ч гэсэндэ эрдэмээр дутнаа. Одоо наад бутарсан улсууд нь өтөртөө байгуулж буюучиг дараа нь хүчрэхэг болоод гүрэнчлэн захирах гэхэд эрдэмтэй байхыг эрхэмлэх ёстой гэж гингистэнгүүд айлцсан юм гин. Яагаад гэвэл гингист хууч ноёдуудын үр удам холбоо сүлбэтэн ихтэй байхгүй юу? Китаан цустан юм чинь. Иймээс л нутгаасаа очиж иддээ зөөх гэж байгаа юм. Боссож байгаа төрийн түүх сонин байна. Үрсүүд минь. За тэгээд хууч ноёдуудыг золбуулан зүхтайлгаж гинэгист байгаа хууч ноёдуудыг олзыг олж эрдэмийг хайлцаж зарим нэг тэндээс нь их өвгөн эрдэмтнүүдийг хулгайлан Монголдон авчрах танд цэргэллээ. За угаасан нутгаа мэддэг нугаан таньдаг гингистэнгүүд маань гинтүү довтлогооноор нүүлгэж амжиж нийлээд хэдэн ноёд цуван дөрвөх ардуудтай нь хар Китааны үнцийг тавив. Харин төв болгоос бүх тосгод тамхтыг нь авсан алтан улс гэдэг нь тэнд байгуулагдав. Алтан улсынхантай гэрээлнэ. Бид нар ханилаг улсаараа байна. Одоогоор танаа дагахгүй. Төрийн төвхөө олсны чин дараа төв гэрээндээ хүрцгээе гэхэд зөв шүү. Ингээд л Үзмэн хаан боллоо да. Яагаад гэвэл агаадуу нас нөхцсөн юм аа. Нэн хаан боллоо. Ингээд л зөрчдийн алтан улс байгуулагдаж Китааны үлдэгдэл буурай сахихсад бүрэн бууж өгснөөр хар Китаан болж онгоодын нутаг дэвсгэрээр холон зулбан явах гэж тангуудын доогуур нь явсаар таран бутарсаар сарин алга боллоо да. Харалгуу саралгуудын нутаг дэвсгэрлүү ханилаг аймагтан арай дөмөг учгаас нь ив гэрээтэй эрх суудалтай учгаас тангуудын нутгийн талыг нь тал нутгийнх нь багахан аваадан дахин тусгаар улс болж тэнд нь үлдэл голомтын цогийг үлдээх нь тэрдэ. Китаан төртөөс үгүй ирлээ. Түмэнтээс задарсан бяцхан улс тугаан мандууллаа да. Яг л учиг сайхандаа л золгохон тэр. Гэвч бид нар улсаа тусгаар тогтнуулж болоогүй байна. Яагаад гэвэл бусад улсууд биднийг дагуулах зорилготой. Бид нар зүгээр л босгочдын томоохон бүлгээс өөр юу ч биш байсан юм шүү дээ. Нүүрсүүд минь. Хапуула хаантай гэж бид нар өөрснөө бодовч алтан улс хүртэл биднийг дөрвөх ардуудын л дүрсгүй бүлэг гэж тоолож байсан тул төр гэрээтэй байгаа улсыг төр гэж үздэггүй юм. За өнөө гарагта ингээд өндөрлөө.